За бүгдээрээ сайн байцгаана уу? За бүгдээрээ хамтдаа өнөөдөр Теслоник номын 2 дугаар Теслоник номынхаа сүүлийн хэсгийг хамтдаа харж Бурхны үгнээс хамтдаа суралцах болно. Тэгээд түүнээс өмнө хамтдаа зүрх сэтгэлээ бэлдээ залбирая. Бурхан өнөөдөр өөрийнхөө үгээр дамжуулаад миний зүрх сэтгэлд миний өмнө харж байгаагүй тэр шинэ ойлголт ухаарлыг Бурхан надад өгөөч гэсэн тийм хүлээлттэйгээр бүгдээрээ Бурхны үг рүү анхаарлаа хандуулъя. За хамтдаа залбирая. За эзэмнэ энэ цагт бид нар тань руугаа анхаарлаа хандуулж байна. Та бидний зүрх сэтгэл оюун бодлыг өөрлөгөө хандуулж та өөрийн амьд үгээ та бидний зүрх сэтгэл та шигтгэж өгөөч. Та өөрийн сүнсээр та өөрийн үгийг өөрийнхөө хүмүүст ойлгуулж, ухааруулж та сүнсэнд нь ярьж өгөөч гэж гуйж байна. Тэгээ энэ цагт таны мэрэгүү ухааны үг, таны мэдлэгийн үг эзэн газар тэлэгдэх болтугай. Тэгээд та үгээрээ дамжуулж биднийг өөрчилж, шинчилж, босгон байгуулж өгөөч гэд таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. За би бэлэн боллоо, та бэлэн үү? За хамтдаа 2 дугаар Теслоникийн 3:13-аас 18-ыг хамтдаа уншия. Тэгээд яг энэ хэсгийг уншихдаа ерөнхийдөө энэ хэсгийг юу гэж хэлж бодож, урайлж бас гарчиг өгж болох вэ гэхээр сайныг үлдэхээс бүх шантар гэж хэлмээр байгаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа уншия. Харин 13-аас харин ахан дүүс та нар минь сайныг үлдэхээс бүх шантраарай. Энэ цагтлаар дамжуулсан үг сургаалыг минь дагахгүй хүн гарвал та нар түүнийг анхааралтай аваа. Түүнтэй бүү нөхөрл ичид зовог, гэхдээ түүнийг дайсан мэтээр үзэж болохгүй. Харин ахан дүүгээ гэсэн сэтгэлээр анхааруул. Амар амгалангийн эзэн бүхий л үед бүх талаар та нарт амар амгалан сойрхох болтугай. Эзэн та бүхэнтэй хамт байг. Паул би өөрийн гараар эдгээр мэндийн үгийг бичлээ. Цагтл бүртээ би үүнийг тэмдэг болгож ийм маягаар бичдэг. Бидний эзэн Христ Есүсийн хайр нэгүсэл та бүхний дээр байх болтугай. За тэгээд ерөнхийдөө бид 1-р Теслоник 2 дугаар Теслоник номыг бид нар хамтдаа яг суралцаад одоо дуусж байна. Тэгээд яг 2 дугаар Теслоник номынхаа ерөнхий яг агуулгыг хэдүүл эргээ санах юм бол Христийн эргэн ирэлтийн талаарх ялангуяа нөгөө 1-р Теслоник дээр хүмүүст Христ удахгүй ирнэ гэдэг тэр ойлголтыг өгсөн чинь хүмүүс юу гэдсэн бэ гэхээр те өөрсний ажил төрлөө орхио. За Есүс удахгүй ирэх байгаа юм чинь ер нь ажил төрөл хийх ямар хэрэг байгаа юм гэдэг тийм байдлаар хүмүүс хандж ирсэн. Тэгэхээр харин 2 дугаар Теслоник ном маань илүү энийг жоохон засварлуулж өгөөд Есүс удахгүй ирнэ. Гэхдээ удахгүй гэдэг нь хизээ ирэхийг мэдэхгүй те эзний хувьд 1 жил нь 1000 жил нь 1 өдөр мэд учраас хизээ ирэх нь мэддэхгүй. Тэгэхээр яаран ирнэ гэж бодохгүйгээр бид нэр хэвээрээ сэргийг байх хэрэгтэй, хэвээрээ бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ бидний зүрх сэтгэл, бидний оюун бодол бэлтгэлтэй байхаас гадна ажил хөдөлмөрөө бид нар алдагдуулахгүйгээр хийх ёстой гэдгийг Паул өөрөө үлгэр жишээ болгож би та нарт харуулсан гэж хэлж байна. Тэгэхээр Христийн эргэн ирэлтийн талаарх жоохон буруу дутуу ойлголтыг бас засаж залруулж өгсөн яг ном байгаа. Тэгээд нөгөө талаасаа яг энэ ажил хөдөлмөрийг орхидуулж байсан бол харин Паул би яг та бүгдэд би өөрөө шаргуу хөдөлмөрлөж үлгэр дуурайл басныг сануулсан. За тэгэхээр би үүнтэй холбоотой нэг юм Теслоник чуулганыхны үед бас нэг юм жоохон буруу дутуу ойлголт байсан. Тэгэхээр яг үүнтэй төстэй би бас нэг юм бидний дунд итгэгчдийн дунд байдаг нэг юм бас жоохон дутуу буруу ойлголтыг бас хэлж өгмөр байгаа. Тэр нь ямар буруу ойлголт байдаг вэ гэхээр ялангуяа амьд бол чуулганы хувьд баяжих сайн мэдээний тухай ярьдаггүй. Тэгэхээр ихэвчлэн хүмүүс зарим итгэгч хүмүүс юу гэж яриад байдаг вэ гэх юм бол хэрвээ Есүст Христ итгэх юм бол Бурхан чамайг ингээд мөнх санхүүгээр хангаал бүх юм чинь сайхан болно гэж хэлэх гээд байдаг. Тэгтэл үнэндээ энэ бол зөв сайн мэдээ биш юм аа. Гэтэл Бурхан мэдээж хэрэг Бурхан учраас хангах үе байна. Хизээ бас хангахгүй бас асуудал бэрхшээлийг зөвшөөрөх үе байна. Гэтэл яг тэр асуудал бэрхшээлтэй үедээ танаа нөгөө Бурхан чинь хангана гэсэн асуудал юм байна гэд явчвал бас энэ жоох харамсалтай хэрэг болно тийм үү. Тэгэхээр
бид нар юу гэж ойлгож болох вэ гэхээр бурхан бол гинэт одоо нэг кино Google-ийн дээр гардаг читэй дэнлүүнээс гинэт гарч ирээл хүмүүсийн хүслийг биелүүлдэг бэрд биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр иймэрхүү бас ойлголт төрүүлж сайн мэдээг ярихаас бидний хувьд бас болгоомжлох хэрэгтэй. Харин бидний сайн мэдэх зүйл юу вэ гэхээр Христ сайн мэдээ гэдэг нь Христ таны төлөө загалмай дээр цовдлогдсныг та ойлгоод үнэхээр Есүс Христ өөрийнхөө амийг миний төлөө өгсөн байна. Намайг хайрлсан байна гэдгийг ойлгон зүрх сэтгэлдээ та бол царийн ганц амьд бурхны хүн. Та бол аврагч гэж хүлээн зөвшөөрөх нь Есүс Христийг хүлээн зөвшөөрөх нь яг энэ аврагдах яг сайн мэдээний үнд суурь байгаа. Тэгээ Есүс Христэд итгэн аврагдсанаараа бидний амьдрал юу болдог вэ гэхээр бид нар гим буруугаасаа чөлөөлөгдөж мөнх амийг хүлээж авдаг юм аа. Тэгэхээр ялангуяа маш олон хүмүүсийн хувьд гим нүгэл буруутгалаасаа болж өөрийгөө буруутгалаасаа олж бусдын буруутгалыг мэдэрснээс олж ингээд маш их тэр гим нүгэл хүнд хэцүү мэдэрдэг. Гэхдээ харин Есүс таны төлөө тэр бүхий л гим нүглээс чөлөөлж таныг өөрийнхөө хүүхэд болгон авсан юм аа. Есүст итгэснээр бидний хамгийн нэг одоо та юу гэж ойлгож болох вэ гэхээр таныг хамгийн сайн ойлгодог нэгэн, таныг бүтээсэн нэгэнтэй, таныг хөвөршгүй хараар харилсан нэгэнтэй та шууд харилцаатай болох боломжтой болсон юм аа. Ойлгож байна тийм ээ? За тэгэхээр бид нэр сайн мэдээний жоохон юм буруу ойлголтыг бид нэр яг зөвөр ойлгох хэрэгтэй гэдгийг би хэллээ. Тэгээ харин өнөөдрийн хувьд бол өнөөдрийн бидний Библийн уншсан хэсэг бол богинохон хэсэг байгаа, нэг 5хан ишлэл. Тэгээд энэ дээр ер нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр сайныг үлдэхдээ бүх шантар мөн битсэн цагталтаа Паул юу гэж хэлсэн бэ гэхээр битсэн үг зааврыг сургаалыг минь сахин биелүүлэхэд анхаараарай гэж хэлж байгаа. Яг ийм хоёр чухал санаа явж байгаа. Харин сүүлийн 1 2 3 ишлэл нь болохоор яг цагтлын төгсгөл буюу амар амгалан буюу тэ Бурхны хайр нүгүсэл дүүрэн байхыг өрөөгөөд энэ цагтл маань ингээд дуусчих. За тэгэхээр өнөөдөр миний илүүтэй онцолж ярмаар байгаа зүйл нь яг тэрхний яг хэлэгдсэн зүйл тийм ээ. Сайныг үлдэхдээ бүх шантраараа гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ яг ямар утга учиртай бид нар ямар өнцгөөс энэ зүйлийг ойлгож харж болох вэ гэдгийг өнөөдөр би тайлбарлаж хэлж өгнө. Тэгээ та нар яг санаж ивэл би яг сарын өмнө яг энэ 2 дугаар Тесалоник номын эхний бүлгийг номлосон. Хэрвээ та нар санаж байгаа бол би нэг юм хэлсэн. Зовлон бэрхшээлийн ард ямар нэгэн сайн зүйл бий гэж хэлж ирсэн. Тийм ээ? Тэгэхээр Тесалоникийн чуулганы хувьд итгэгчдэд тодорхой хэмжээний хавчлаг зовлон бэрхшээл байсан. Гэхдээ Паул Тесалоникийн чуулганы хүмүүсийг сайшаан ярихдаа тэр хавчлаг зовлон бэрхшээлийг туулж байгаа ч гэсэн итгэл дэвчээртэй байгааг чинь би сайшаан ярьдгаа гэж хэлсэн. Тэгээ энэ ч холбоолоод юу гэж ярмаар байгаа вэ гэхээр үнэхээр бидний амьдралд зовлон бэрхшээл асуудал янз бүрийн зүйл тохиолдно. Яг харин энэ зүйлийн араа сайн зүйлийг олж харах хэцүү. Үнэндээ тэ яг зовлон бэрхшээл асуудлын ардаа сайн зүйлийг харах хэрэгтэй гэж хэлэхэд амархан. Гэхдээ яг бидний амьдрал дээр ингээд бид нэр тэр асуудал бэрхшээлтэй нүүр тулж ирэх үед энэ маш хэцүү зүйл болдог. Бид нэр бурханд итгэл найдвараа тавьж өгч чаддаг, итгэл найдвараа тавьж чаддаг. Харин асуудал руугаа л зөвхөн бид нар анхаарлаа хандуулдаг. Тэгээд үнэндээ яг энэ асуудалтай нүүр тулахад тийм амар биш гэдгийг бид нэр мэдж байгаа. Тэгээд би санаанд орж байгаа нэг хэдэн жишээг авч хэлье. Тэгээд бидний амьдралд ямар хэцүү зүйлсүүд байх үед бид нар заримдаа ингэж шантрах гад бууж өгөх гээд идэм бэ гэж. Тэгээ надад нэг 2 3 зүйл бодогдсон. Тэр нь юу байсан бэ гэхээр өнөөдөр бидний амьдралд за тухайн хүн өөрөө хувь хүн өөрөө өвдөх юм уу те? Эсвэл таны хайртай дотны чинь хэн нэгэн өвдөх, эсвэл таны хүүхэд өвдөх. Ялангуяа хүүхдүүд өвдөх хэцүү шүү дээ те нөгөө аав ээж нь өмнөөс нь би барыг өвдчихдэг бол гэж барыг бодохоор тэгээ нөгөө жоохон хүүхдийг өвдөж байгааг ингээ харах тийм амар биш байдаг. Тэгэхээр яг ийм үед яг итгэлээ бурхан тавьсаар байх тийм амархан биш, харин санаа зовж байгаа зүйл рүү бид нар анхаарлаа хандуулах, илүү анхаарлаа хандуулдаг. За ахад нэг зүйл нь ахад ямар жишээ байгаа вэ гэхээр бид нар үргэлж өдөр тутамдаа янз бүрийн хүмүүстэй харилцаж байдаг. Тэгэхээр тэр нөхцөл байдлын дунд тэр харилцааны дундаа
хэн нэгэн таныг ойлгохгүй байгаа үед та ганцаардж байгаа тэр мэдрэмжийг авах үедээ магадгүй та өөрийнхөө хийгээгүй зүйлийн төлөө буруутгагдаж болно. Эсвэл таныг сайн зүйлийг үйлсээр байхад, сайн зүйлийг хийсээр байхад таныг бусдыг бас хайрласаар байхад та хайр инэрлийг, өршөөлийг үзүүлээд байхад нэг юм үг гэдэг чинь нэг өрөвдөхөд үр шиглэнэ гэдэг шиг тийм ээ. Тийм зүйл бидний амьдрал заримдаа байдаг. Таныг хүмүүс үл тоомсорлно, та сайныг үйлдээ, та тэр хүнийг хайрлаад байхад таныг үл тоомсорлож таныг үгүйсгэж, таныг буруутгах хүмүүс бидний амьдралд байдаг. Ийм үед ч гэсэн бид нар хിവэрээ яг сайн зүйлийг олж харж сайныг үйлсээр байх хэцүү. Яг ийм нөхцөл байдлын донд бид нар нөгөө тухайн өнөө барыг эргүүлээд барыг хэрэлдчихмээр санагддаг тийм. Эргүүлээд нөгөө өнөө буруутгачаад чим юу яриад байгаа юм би чамайг яаж их хайрлаад тэгэхээр чи яаж байгаа юм гэдэг ч юм уу тийм. Ямар нэгэн байдлаар тийм нөгөө нэг харилцааны хувьд тэр хэрүүл маргаан бий болох боломжтой. Тэгэхээр энэ нөхцөл байдлын донд ч гэсэн бид нар сайныг үйлсээр байж чадчихээн үү гэж бид нар өөрснөөс асуух хэрэгтэй. Ахад нэг зүгээр санаанд орж ирж ирсэн зүйл юу байсан бэ гэхээр өнөөдөр бид нар өөрснийхөө амьдралд эд хөрөнгөөрөө хохирох ч юм уу эсвэл гинтийн зүйлүүд ар араасаа тохиолддог. Заримдаа ингээд машинтай мөргөлдөх те, заримдаа санаандгүй явж байгаад одоо ингээд хүмүүстэй маргаалдах, аль эсвэл ямар нэгэн байдлаар унж бэртэх, хохирох тэгээ юу л байдیں۔ Тиймэрхүү санаанд оромгүй гинтийн зүйлүүд заримдаа ар араасаа тохиолддог. Тэгээ мөн бас санхүүгийн хувьд ч гэсэн гачигдaltaй үед те тулгарх үед бид нэр яг тэр нөхцөл байдлаасаа бид нар сайныг олж харж сайныг үйлцээр байж чаддаг уу? Яг үнэндээ яг ийм нөхцөл байдлын донд бид нэр итгэлтэй, төвчээртэй сайныг үйлцээр байж чаддаг уу гэж өөрснөөс асуух хэрэгтэй. Түрүүн би хэлсэн бидний амьдрал ингээд ямар ч нэг асуудал байхгүй, тэгээ бэрхшээл байхгүй, яг ингээд сайхан байгаа үед бид нар бусдад харилцахад, бусдыг хайрлахад амархан байж болно. Харин таны амьдрал ямар нэгэн байдлаар асуудал тулгарх үед тэр асуудлынхаа дунд та хിവэрээ итгэл үнэмшил дээрээ бацагсаж яг тэр нөхцөл байдлынхаа дунд сайныг үйлдэж чадаж байна уу гэдэг нь маш том тийм шалгуур байдаг. Тэгээ бүгд хамтдаа 1-р Петр номын 2:19-с 21-ийг харъя. Энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр 1-р Петр 2:19-с 21 шудраг бусаар зовгч Бурхныг таньсан ухамсараараа зовлон дэвчих нь шудраг бусаар зоввч Бурхныг таньсан ухамсараасаа зовлон дэвчих нь сайшаалтай эргээ. Харин үйлцэн нүглээсээ болж гөвшүүлээд үүнийг тэсвэрлэж яваа бол юуных нь гавья байх вэ? Тиймд сайныг үйлцэн атлаа зовж тэр зовлонгоо тэсвэрлэх нь Бурхны өмнө сайшаалтай. Та нар үүнийг төлөө дуудагдсан. Яагаад гэвэл та нарыг зам өрөөрөө замнуулахын тулд Христ өмнөөс чинь зовлон амсаж өөрөө үлгэр дуурайл үзүүлсэн юм а гэж. Одоо танд илүү ойлгох гэж байна. Энэ дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр хэрвээ та хүмүүс тань шудраг бусаар хандаж та шудраг бусаар зовж байгаа ч тийм ингээд би ямар зүйл хийсэн болоод би ингээд зовоод байгаа юм бэ гэж заримдаа хэлэх үе байдаг. Хэдий тэгсэн ч гэсэн хэдий тийм нөхцөл байдлын донд байсан ч гэсэн та Бурханд итгэдэг, Бурхныг таньж мэдсэн бол тэр зовлон төвчж байх үедээ сайшаал нь Бурханаас байна гэж хэлээд байгаа. Харин магадгүй бид нар өөрснийхөө буруу, өөрснийхөө алдаа дутагдлаасаа болоод, өөрснийхөө амнаасаа болоод, нүглээсээ болоод гөвшүүлэл яг энэ нөхцөл байдлынхаа донд тэсвэрлэж юуных нь гавья байх вэ? Бид нар хийсэн зүйлийнхаа төлөө гөвшүүлэл гөвшүүлж байгаа тэр нөгөө нэг тэрнийхээ үр дүнгийг гүйцэж байгаа гэж хэлж болно. Харин Есүс Христ юу хийсэн бэ гэхээр таныг өөрийнхөө зам мөрөөрөө дагуулахын тулд Христ тэдгээр бүхий л хүнд хэцүү зовлон амсаж өөрөө үлгэр дуурайл үзүүлсэн юм а гэж хэлж. Тэгэхээр өнөөдөр миний хэлэх эхний чухал санаа маань юу вэ гэхээр сайныг үйлдэхээс бүү шантар бат зогс гэж хэлмээр. Ахад хэлье. Сайныг үйлдэхээс бүү шантар бат зогс гэж хэлмээр. Өнөөдөр ямар нэгэн хүнд асуудал бэрхшээл тулгарх үед та тэр нөхцөл байдлынхаа донд төвчээртэйгээр бат зогсох нь хэцүү юм а. Хэрвээ асуудал байхгүй байвал та хэн нэгэнд заа гэж хэлэх, хэн нэгэнд асуудалгүй байх те асуудалд орохгүй байх амархан байж болно. Харин эсвэргээрээ бидний амьдралд яг тэр хүнд хэцүү зовлон бэрхшээл тулгарх үедээ
бидний дунд хамгийн түрүүнд бид нар яг тэр асуудлыг хүнийхээр бол маш амархан хурдан аргаар шийдэхийг хүсдэг. Бурхан минь надад энийг салгаж өгөөч, энэ айгүй хэцүү байна. Энээс хурдхан салах юмсан. Энэ бэрхшээлээс намайг хурдан салгаад өгөөч, энэ зовлонгоос хурдан гаргаад өгөөч. Ганцаараа л нөгөө нэг зовоод яг энэ бүхнээсээ болоод ингээ хэцүүдэд байгаа юм шиг. Тэгтэл өнөөдөр Библиэс үгж хэлдэг вэ гэхээр дэлхий дээр байгаа ах トゥ нар чинь адилхан зовлон та нартай эдэлдгийг бас санаарай гэж хэлдэг. Тэгэхээр бид нэр яг тэр нөхцөл байдлынхаа донд амар хэлбэр аргаар асуудлыг шийдэх гэж оролдож амар хэлбэр аргаар асуудлыг шийдэж байвал та Бурханаас цаашаалыг хүлээж авч чадахгүй, Бурханаас шагналыг нь хүлээж чадахгүй гэсэн. Бурхан юу хүсдэг вэ гэхээр түрүүн хэлсэнтэй бид нар нөгөө асуудал бэрхшээлийнхаа дундаас сайн зүйлийг олж харахад хэцүү, зөвхөн бид нар нөгөө нэг сайн зүйлсээс илүү асуудал руугаа хараад байдаг тийм ээ. Тэгээ өнөөдөр миний хувьд ч гэсэн яг нөгөө нэг энэ зүйлийг номсны одоо юу гэдэг сарын хугацаанд нэлээ ингээд миний амьдрал дээр ингээд янз бүрийн асуудал бэрхшээлүүд ингээд нэлээд гарч ирж байгаа. Тэгээ саяны 7 хоног эхлэхэд хүртэл ингээд нэг юм миний анхаарлыг одоо юу гэдэг миний санаа зовох зүйл нэлээд их ингээд байгаадсан. Тэгээ би юу гэж бодож ирсэн бэ гэхээр би ингээд 7 хоногийн дундуур тэ эхлэхээс авахуулаад би эзний үгийг бэлтгэхдээ Бурхны үгийг номлохдоо би ингээд эртнээс ингээд хараад ингээд бэлдээд явмаар байдаг. Тэгтэл нөгөө талаасаа нөгөө миний ингээд бодолд нөгөө анхаарал тэ санаа зовох, миний анхаарлыг өөр тийш татах зүйл ингээд нэлээд байгаадсэн. Тэгээ би дотроо ингээд нэг Бурхантай ингээд жоохон маргалдаад байгаа юм шиг тэ. Бурхан минь эхлээд миний нэг асуудлыг ингээд шийдээд өгчээч. Тэгээд би санаа амар ингээд гоё өгнөөсөө ингээд бэлдмээр байна гэж хэлээд байдаг. Тэгтэл нөгөө талаасаа яг нөгөө эхлээд тэ Бурхан хэлж байгаа юм шиг тэ миний хаанчлал болон зөвхт байдлыг хаахтын эхлээд миний үг рүү ханд гэдэг байгаа юм шиг. Тэгээ би ингээд сэтгэл санаа ингээд 50 байж чадахгүй нөгөө анхаарал маань ингээд санаа зовоод байгаа шүү дээ. Тэгээ яг ийм ингээд хоёр заг дээр байж байгаа. Тэгээ би нэг залбираад за ямарч л гэсэн би эзний үг рүү хандах хэрэгтэй гэдэг байдлаар ингээд зүгээрээ ингээд Бурхны өмнө ирээд ингээд Библийг нээгээд ингээд харах үед миний нөгөө нэг санаа зовоогоод байсан асуудлууд ингээд гинт байхгүй болсон. Би яагаад ингээд юун санаа зовоод байсан бэ гэж баг бодохоор ингээд нөгөө нэг харин ингээд Бурхныг ингээд ирээд хайх үед нөгөө нэг санаа зовоогоод байсан зүйл маань ингээд байхгүй болчихж байгаа гэсэн. Тэгэхээр бидний итгэлийн амьдралч гэсэн яг иймэрхүү одоо юу гэдгийг шалгуурууд те яг нөгөө байгаад байдаг. Яг Бурхан руу хандах гэхээр ингээд асуудал бэрхшээл ингээд зовлонтой юм ингээд үе гарч ирээд байгаа үед л Бурхан минь эхлээд энийг шийдэж өгөөч, эхлээд ингээд өгөөч гэхгүйгээр бид нар эхлээд Бурханыг ирэл хийгээд Бурхан минь яагаад миний амьдралд ийм зүйл зөвшөөрөгдөд, яагаад ийм зүйлүүд нь тохиолдоод байгаа юм бэ гэдгийг Бурханыхаа өмнө ирээд Бурханы харуулга тэр ойлголт ухаарлыг авах үедээ бид нар үнэхээр чөлөөлөгддөг юм байна. Бурхны өмнө ирэх үедээ Бурхнаас өгөх ойлголтыг авахдаа бид нэр эргээд бид нар маш их урам зориг аваад итгэлийнхээ хувьд бас хүчтэй бас босгон байгуулагддаг юм аа. Тэгэхээр түрүү хэлсэн асуудал бэрхшээл тулгарх үед бид нар асуудлыг амархан хэлбэр аргаар шийдэхийг оролддог. Гэхдээ тэгснээрээ хэрвээ та амархан хэлбэр аргаар шийдвэл Бурхны сайныг, Бурхны өгөх сайшаалыг, Бурхны өгөх ойлголт, ухаарлыг цоошин өөр Бурхан боломж үе таалгуудыг нээж харуулах байсан бол тэр зүйлийг бид нэр алддаг гэсэн. Харин хэвээрээ бид нэр яг эцээ хүртэл төвчээд тэ яг энэ нөхцөл байдлын донд ч гэсэн сайн зүйл байгаа. Би Бурхан руугаа анхаарлаа хандуулж, Бурхандаа би итгэл найдвараа тавьсаар байх болно гэх үед эцтэй Бурханаас хаашаал тэр сагнал нь байх болно. Тэгэхээр яг энэ нөхцөл байдлын донд би нэгэн асуулт тавья. Бидний сэтэл хандлага ямар байх ёстой вэ? Яг энэ үед бидний сэтэл хандлага ямар байх ёстой? Бид нөгөө хүн л учраас бидний мөн чанар гэмт нүгэлтэл учраас бид аливаа зүйл санаа зовж, аливаа зүйл стресстэй амарх. Ахад нэг зүйлийг сануулхад би өмнөх удаагийн номлол дээр бас ингэж хэлжсэн та санаж байна уу? Зовлон бэрхшээл нь бидний зүрх сэтгэлийн хандлагыг ариусгадаг гэж хэлсэн. Зовлон бэрхшээл нь бидний зүрх сэтгэлийн хандлагыг ариусгадаг гэсэн. Тэгэхээр өнөөдөр бидний дотор ямар нэгэн асуудал тэр нөгөө төвчхээргүй ингээд хэцүү байж ядаад байгаа тэр асуудлын донд магадгүй миний зүрх сэтгэл Бурханаас хол байгаа юм биш үү? Би Бурхан руугаа итгэл найдвараа тавьж Бурханыг эрэлхийлж гинүү.
би Бурханаас илүүгээр асуудал руу өөрийнхөө яг амьдралын яг тэр хэрэгцээ практик руу илүү анхаарлаа хандуулж гинэ гэж өөртөөс асуух. Ихэвчлэн хүн л учраас ямар хандлагатай байдаг вэ гэхээр хариутай бол бариутай гэдэг шиг байгаад байдаг. Заавал аавна гэсэн хандлагатай. Бурхан минь та өгөөч, энэ үнэхээр хэцүү байна гэдэг. Эсвэл Бурхан та хариулахгүй бол яах юм ингээд нэг юм парцаад байгаа юм шиг, юм болцолтой байгаад байгаа юм шиг. Мөн хэрвээ ямар нэгэн сайн зүйл хэрвээ магадгүй тухайн хүн бас за аль болох сайнаараа хийчээ те. За Бурхан минь би аль болох төвчлээ. Тэгээд та надад ингээ хариуг нь өгөөч гэдэг одоо юу гэдэг тэр сэтэл хандлага хүртэл үнэндээ бас зөв байна уу гэж бид нар асуух хэрэгтэй. Яагаад гэхээр энэ чинээс би юу гэж хэлмээр байгаа вэ гэхээр бид нар өөрсдийнхөө амьдрал дээрээ тэр болцол одоо ингээ юм юу одоо нэг наантай одоо тэгвэл ингэн гэдэг нэг юм хэмжүүр тавиад шүү дээ. Ингээд нэг болцол тавиад байна. Ингэх үедээ бид нар өөрсдийгөө тэр зүйлээрээ багалдаг гэсэн үг. Асуудлаараа бид нар эргүүлээд өөрсдийгөө багалдаг гэсэн үг. Өөрсдийнхөө амьдрал дээр бид нар хүлээлт бий болгодог, шаардлагагүй зүйлсийн араас бид нар өөрсдийгөө илүү санаа зовоодог. Тэ бид нар ингээд нөхцөл болцол тавиад байх үедээ бидний сэтэл хандлага бас ер нь зөв биш байгаа юм байна гэж бид нар ойлгож байна. Харин бид нар юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэвэл бидний зүрх сэтгэлийн хандлага ямар байх хэрэгтэй вэ гэхээр за би энийг Библийн ишлэлээр шилж өгье. Стандарт Монгол орчуулгаас Хавакук номын 3:17-аас 19-ыг уншийе. Ер нь бид нар ямар хандлагатай байх хэрэгтэй юм бэ? Яг энэ ишлэгийг уншихаас өмнө би ахад хэлье. Бид нар ямар нэгэн байдлаар болцол нөхцөл тавиад Бурханыг эрэлхийлээд байх үедээ бид нар өөрсдийнхөө амьдралд хүлээлт үзэхээс санаа зовнолоороо бид нар удирдуулаад байдаг. Харин бидний дотор ямар хандлага байх ёстой вэ гэдэг номыг байх ёстой вэ гэдгийг энэ Хавакук номоос харъя. Тэгээд би уншия 3:17-аас 19. Инжирийн мод цэцэггүй, усан үзмийн мод жимсгүй, чидүүний мод ургацгүй, ургацын талбай өгөөжгүй байсан ч хашаанда хон ямаагүй, сарвчанда үхэргүй болсон ч би яваагаар бахархан баярлнаа. Авралынхаа бурханд баясан хөөрнөө. Эзэн Яава бол миний хүч чадал, хүлээг минь согооных мэд болгож өндөрлөг газраар тэрээр намайг дагуулдаг гэж хэлж. Энэ үнэхээр гайхалтай хандлагыг хэлээд байгаа гэсэн. Ямар нэгэн болцол нөхцөл тавиагүй хандлагыг хэлээд байгаа гэсэн. Юу гэж хэлж байгаа вэ гэхээр инжирийн мод, ус үзмийн мод, чидүүний мод, ургац талбай бидний тариалан үр жимсээ өгөөгүй байсан ч гэсэн хашаандаа хон ямаа сарвчгүй үхэргүй болсон ч гэсэн зууд болоод магадгүй малгүй болсон ч гэсэн энд ямар гайхалтай хандлага байгаа гэхээр Бурханаараа баярлж байгаа. Бурхантай байгаадаа баярлж байгаа гэсэн. Бурхан минь та байгаа учраас хэдийгээр хашаандаа мал сүрэггүй тариан талбайтай үр жимсгүй байлаач гэсэн танаараа би баярлан баяснаа гэж хэлж байгаа. Энэ үнэхээр гайхалтай хандлага. Өнөөдөр бидний суралцах ёстой хандлага бол энэ. Ямар нэгэн нөхцөл байдлын донд бид нэр яг иймэрхүү хандлагаар Бурханд хандаж чадж гинөө. Гэхдээ яг ийм хандлагаар хандах үнэхээр хэцүү. Яагаад гэвэл бид нөгөө нэг өөрснийхөө нөгөө нэг хүсэл эрмэлзэл бидний яг тэр нөгөө нэг яг энэ Бурхан руу хандах тэр нэг хүсэл эрмэлзлээс арай илүү байх гэдэг. Тэгэхээр ийм хандлагатай байхын тулд бид нар харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Ямар ч асуудал бэрхшээлээс бид нар талархах зүйлийг олж харж сурах хэрэгтэй. Хүлээлт үүсгэж өөрийгөө хэцүү байдалд оруулж санаа зовнилоор бүү өдөрдөл өөрийгөө тэр санаа зовнилоор бүү багал харин ямар ч нөхцөл байдлын дунд талархах зүйл үргэлж байдаг. Бурхан үгэндээ хэлэхдээ бүх зүйл талархлаа илэрхийлэх. Энэ бол Бурханы Христ Есүс доторх Бурханы хүсэл юм а гэж хэлдэг. Тийм учраас Бурханы хүсэл нь та бүгдийг бид бүгдийг цаг үргэлж талархлаа илэрхийлдэг байгаасай. Энэ нь таны төлөө та ямар нэгэн асуудал санаа зовнилоос чөлөөтэй байхын тулд талархах гэдэг нь маш чухал байгаа. Маш чухал. Тэгээд талархал магтаалаар бас бидний амьдралд яг Бурханы сүнсний
хүч ирдэг бид нэр харж байна. Тэгээд тэрээсээ бид нар юунаас харж болох вэ гэхээр нөгөө нэг Паул Силас хоёрын бид нар нөгөө нэг жишээг мэдэн тийм Өөс намн дээр Паул Силас хоёр сайн мэдээг яриад явж итэл нэг нэг шидэтэнд гимэр ч юм уу нэг элэб үзүүлээд хүн араас нь яваад ахаар нь нөгөө Есүсийн нэрээр тэр сүнс хөөгд явцсан чинь тэр хүн нөгөө орлого олдог юм хаагдаад тэгээ Паул Силас хоёрыг нөгөө тухайн эрх баригчтанд мэдэгдээд бариулаад шоронд хийдэг. Харин Паул Силас хоёр юу хийдэг вэ гэхээр яг тэр шүн дунд тэр хоёр бурхан залбиран магтуу дуулж байх үед нь юу болсон бэлээ? Тэдний гав гинжин малтарж унсан гэж хэлдэг. Газар дөргиж байгаа мэт болоод хоригдож байгаа хүмүүсийн гав дөнгө нь тасран унсан гэж хэлдэг. Тэгэхээр өнөөдөр талархал, магтаал ямар хүч нөлөөтэй болохыг бид нэр ойлгох хэрэгтэй. Бид нэр яг энэ нөгөө асуудал руугаа харахтаа бид нөгөө нэг яг энэ талархах гэдэг зүйлийг бид нар төдийлөн олж харж сураагүй байдаг. Тэгэхээр та одоо би таныг бас нэг хэсэг хугацаанд та бодоод үзээсэй гэж хүсэж байна. Хэрвээ та өмнө төдийлөн одоо байгаа нөхцөл байдалтай өөрийнхөө нөхцөл байдлыг хараад бурхан талархдгүй байсан бол та одоо яг талархах зүйлийг таныг олж бодосоо гэж хүсэж байна. Ямар нэгэн байдлаар бидний амьдрал талархах зүйл өргөж байдаг. Өнөөдөр би энэ багаагийнхаа төлөө би бурхан талархаж болж байна. Өнөөдөр би идэх хоол өмсөх хувцастай байгаагийнхаа төлөө талархаж болж байна. Өнөөдөр би нэг тийм зураглал байгаад байдаг шүү дээ. Нөгөө нэг машин дотор явж байгаа хүн өөр гоё машинтай хүнийг харчаа те ийм машинтай болох юмсан гэж бодоод байдаг. Тэгтэл хажууд нь дугуй унаад явжсэн хүн те би ядаж энэ хүн шиг машинтай болчих юмсан гэж бодоод байдаг. Тэгэхээр нөгөө харьцуулт хийгээд ирэхээр бид нар ингээ өөрснийг хэцүү болгодог. Тэгтээ бид нар харьцуулал болзол нөхцөл тавихгүйгээр бурхан руу анхаарлаа хандуулаад тэр талархах зүйл үргэлж байгаа, сайн зүйл үргэлж байгаа гэж тэр зүйлийг олж харахтаа бид нэр бурхан ямар сайн бэ? Бид нэр бурхнаараа баярлан баясах болно. Бурхнаа би танаараа үнэхээр баярлан баясна. Яагаад гэвэл та байгаа учраас, та надтай хамт байгаа учраас, та миний хамгаалалт, та миний нүмер нөөлөг учраас би танаараа баярлан бахархна гэж хэлдэг болно. Тэгэхээр нөгөө нэг хүний нэг харж байгаа үнцэг янз бүр болохыг та ойлгож байна уу? Одоо жишээлбэл зарим хүмүүстэй нөгөө нэг өнөөдөр надад мөнгө санхүү байхгүй байна гэдэг ингээд жоохон ингээд санаа зовж болно те. Тэгтэл тэрний өөр нэг хүнтэй магадгүй зүгээр л өмсөж идэх хоол өмсөх хувцас байгааг хандлаа бас бурхан талархах бас болно тийм ээ. Магадгүй өвчтөй байгаа хүмүүс нь би яаж бурхан талархах юм бэ гэж бодож болно тийм. Тэгтээ үнэндээ амьд байгаадаа бас бид нар бурхан талархаж болно. Тэгэхээр бидний нөхцөл байдал бусдад гомдохгүй бас яг үнэхээр бурханд бас гомдохгүй байх шалтгаан бид нар яг энэ талархлыг олж харах хэрэгтэй. Талархах зүйл байгааг бид нар олж харах хэрэгтэй. За тэгээд таныг намайг ярьж байхад яг үнэхээр талархах зүйлийг олж бодсон байх гэж бодож байна. Тэгээд үгийн цагийн төгсгөл бүгдээр хамтдаа залбирна. За хоёр дахь хэлэх миний яг гол санаа маань юу байсан бэ гэхээр хэний гол санаа сайныг үйлдэхдээ бүх шантар бац огс гэж хэлсэн. Хоёр дахь хэлэх байгаа санаа маань болохоор яг энэ 2 дугаар Тесалоникийн номынхоо 14-15 дугаар ишлэлээр юу гэж байгаа вэ гэхээр Паул хэлэхдээ нэг өв сургаалыг минь даахгүй хүн байвал та нар тэдгээр хүмүүсийг анхаарал тав. Тэд нартэй битгий нөхөрл. Гэхдээ жоохон тэд нар яагаад ичээ зоог тэдэнтэй битгий нөхөрл гэж хэлээд байгаа вэ гэхээр тэр хүний сайнны төлөө хэлээд байгаа гэсэн. Тэр хүн би нэг буруу юм хийгээд байгаа юм байна гэдгийг ойлгож хараад эзэн дээр ирээд яг нөгөө зөв замаараа явахын төлөө яг энэ зүйлийг хэлээд байгаа. Гэхдээ та нар түүнийг дайсан мэд үзэж болохгүй харин ахан дүүгээ гэсэн сэтгэлээр анхааруулаа гэж. Тэгэхээр энэ тухайн хүний сайнны төлөө энэ зүйлийг хэлж байгаа юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр заримдаа бид нар тэгж боддөө шүү дээ нөгөө хүмүүстэй янз бүрийн асуудал харилцаанд донд орохдоо би юу хэлчихвэ гэж нэг өөрөө ирэхгүй нэг тийм ичмээр үйл явдал баг хүн болгонд болж исэн баг тийм. Би яах гээд тэгчихвэ? Би яагаад ийм юм хийчихвэ гэж нэг өөрөө ирэхгүй нэг хүний царийг харахаас ичмээр тийм үйлдэлүүд бас бидний хувьд бас байдаг л баг. Тийм тохиолдлууд бас санаанд байгалах. Тэгэхээр нөгөө би энэ чинээс юу гэж хэлмээр байгаа вэ гэхээр бидний нэн төрөнд санаа зовж ичих зүйл бол бид нэр яг бурхны үгийг дагаж байна уу гэдэг зүйл.
нөгөө нэг бид ичих булчирхаа гэж ярьдаг ш тийм ээ. Бид ичих булчирхаа, бидний ичих булчирхаа өөр ямар нэгэн зүйл дээр биш, харин Бурхны үг зааврыг дагаж гинөө гэдэг дээр ажиллах хэрэгтэй. Бидний ичих булчирхаа. Тэгэхээр бидний ичих булчирхаа болохоор бид нар яг Бурхны үгийг дагаж гинөө, бүрэн дагаж гинөө гэдгийг тэр зүйлээсээ болж хэрэг бид нар хичээж санаа зовж ивэл бид нар Бурхны үгийг дагахын төлөө бид нар хичээн зориулт гаргана. Тэгэхээр миний хоёр дахь хэлэх чухал санаа маань Бурхны үг зааврыг бүрэн дагадгүй гэдэгтээ анхаар гэж хэлмээр. Бурхны үг зааврыг бүрэн дагадгүй гэдэгтээ анхаар. Яагаад тэгэхээр бид нар таны хүсэл сэтгэлд нийцсэн зүйлийг бид нар дагаад биелүүлэхдээ амархан. За жишээлбэл хөршөө өөрийн хайрлал гэж нэг л яг хайрлаа. Тгий бурхан би хайрлая гэж хэлж авдана. Тэгтэл магадгүй бусдыг уучлал гэдэг үг дээр ирэхээр магадгүй уучлах чадахгүй ч болно гэсэн. Таны нэгэн санаатай бай, санаатай бай, санаандгүй байдлаар бай. Ямар нэгэн байдлаар таны гомдоос хүн байж болно. Тэгтэл зарим хүмүүсийн хувьд бусдыг уучлах гэдэг нь баг энэ дэлхийн хамгийн хийхэд хэцүү зүйл хүртэл болдог. Яагаад тэгэхээр маш их гомдол, үзэн ядалтыг, хорслыг тээж амьдардаг хүмүүс байдаг. Тэгэхээр нөгөө нэг барыг тэгж уужилж яхаар барыг чимээгүй явж яг энэ хэсэг дээр ирээд яг энэ нөгөө нэг бидний хүсэл сэтгэлд нийтгүй зүйл дээр ирэх үедээ бид нэр яг Бурхны үг зааврыг дагадгүй гэдгээ та өөрснөөс анхаарч асуух хэрэгтэй. Бурхны үг зааврыг бүрэн дагадгүй гэдэг дээрээ анхаар. Ямар ч бидний сэтгэл санаа хүсэл эрмэлзэлтэй зөрчилдсөн ч бай. Би эзний үгийг дагах хэрэгтэй. Би эзний үгийн дагуу хийвэл эргээд ерөөлн над дээр байх болно гэдэг тийм итгэл үнэмшил дээрээ бид нар бат зогсох хэрэгтэй. Магадгүй харин та яг хүсэл эрмэлзлийнхаа дагуу хийж болно. Нэг хүнд хэцүү зүйлтэй тулгархаар яг заа шиг би амархны шийдчихээ, амархан байдлаар асуудлыг шийдчихээ гэж бодож ивэл Бурханаас ирэх өрөөлөг нь бид нар авч чадахгүй. Хүнд хэцүү зүйл тулгархад бид нар эзний үгийг дагдаг. Таны бодол хүсэлтэд зөрчилдсөн ч та үгийг нь дагадгүй гэж бид нар өөрснөөс асуух хэрэгтэй. Бурхны үг бидний хүсэл хэрэгцээ бодлоос ингээд зөрчилдөд ирэхээр заримдаа бид нар өөрснийхөө шийдвэр гаргадаг. Бурхны үгээр биш өөрийнхөө хүсэл эрмэлзэл тэр сэтгэл хөдлөлтөөр тулгуурлаж шийдвэр гаргах үедээ та ямар нэгэн зүйлийг магадгүй аваад үйлчлэе гэж бодож болно. За ямар нэг юм болохгүй зүгээр өнгөрлөө гэж бодож болно. Тэгэхдээ хожим нь ямар нэгэн хор хохиролтой зүйл байж болно. Хор хохирол муу үр нөлөөтэй зүйл тэнд байх болцоотой. Тэгэхээр хамгийн сайн зүйл нь би ямар тохиолдолд Бурхныхаа үгийг бүрэн дагаж гинөө гэдэг. Тэгээд маш энгийн жишээг Библиэр байдаг нэгэн сургаалт зөвлөлийг би сануулъя. Тэгээд тэр нь ямар сургаалт зөвлөл вэ гэхээр хоёр хүн байшин барьдаг тийм ээ. Тэгээд нэг нь ухаалаг, нэг нь хадан дээр байшингаа барьдаг. Тэгээд тэр нь юу гэж хэлдэг вэ гэхээр Бурхны үгийг сонсоод хэрэгжүүлдэг нэг нь хадан дээр байшингаа барьсан ухаалаг хүнтэй зөвлөгдөнө гэж хэлдэг. Яагаад тэгэхээр бороо орж, үер бууж, салхи шуурга нүүдэхэд тэр байшин нурсангүй гэж хэлдэг. Харин эсвэргээрээ эсэн дээр барьсан хүн Бурхны үгийг сонсоод түүнийхэн дагуу үйлдэлгүй нэг нь бороо орж, үер болоход, салхи шуурга нүүдэхэд тэр хүн асар их хохирлыг амслаа гэж хэлдэг. Тэгэхээр яг л ийм л зүйл бидний амьдрал дээр болдог. Бид нар Бурхны үгийг бүрэн дүүрэн дагаж чаддаг. Хэдийгээр одоо бид нар сайн яг ирээдүйд аль нь зөв сайн гэж бид нар ялгаж өөрснийхөө ойлгож чадахгүй байсан ч гэсэн үнэхээр Бурхан намайг уучлал гэсэн бол Бурхан дайснаа хүртэл хайрл гэсэн бол би үүнийг хийх ёстой юм байна. Би өөрийгөө өөрчлөх ёстой юм байна. Эзэн минь би өөрийнхөө чадахгүй ч гэсэн эзэн таны өгөх нэгүслийн улмаас би үүнийг хиймээр байна. Таны өгөх хүчээр, таны өгөх тэр нэгүслэр би үүнийг хийхийг хүсэж байна гэж Бурханд бид нар хандан энэ зүйлийг хийх боломжтой юм. Тэгээд Галаат нам дээр юу гэж яддаг вэ гэхээр Галаат намын 4 дугаар бүлэг дээр юу гэдэг вэ гэхээр сайныг үйлдэхдээ цоцохгүй байя. Цаг нь болохоор шантрахгүй бай. Цаг нь болохоор хурааж авнаа. Тиймээс юуны дөрөнд тэтгэлийн гэр бүлийнхэн сайныг үйлдэцгээе гэж хэлдэг. За тэгээ бүгдээрээ хамтдаа хоёр хэлсэн санаагаа эрг санаад
Тэгээ хамтдаа залбирая. Тэгээд бурхан яг энэ нөхцөл байдлын донд бас надад танд ойлголт ухаарлыг өгсөн бол та яг бурхны өмнө бас ирээ залбираарай те. Яг таны үгийн дагуу үйлдэл хийж амьдардаг байхад маань туслаач ээ гэж бид нар хамтдаа залбирнаа. За эхний гол санаа маань юу байсан бэлээ? Сайныг үлдэхдээ бүх шантар бат зогс. Тэгтээ нэг таны амьдрал ямар ч асуудал бэрхшээл тулгараагүй үед та сайныг үлдэхэд амар ээж маа. Тэгтээ би илүүтэйгээр таны амьдрал асуудал бэрхшээл тулгарах үед таныг илүү итгэл үнэмшил дээр бат зогсдог байгаасай гэж хүсэж байна. Яагаад гэхээр би яг энэ зүйлийг сүүлийн жилүүдэд маш их мэдэрч байгаа. Яагаад гэхээр нэг яг нийгэмдэр ажиллаж явах үед нэг асуудлыг алуу амар хэлбэр аргаар шийдэх гээд байдаг. Одоо юу гэдэг нь эн чинь хүний нүдээр бол энэ нэг зөв буруу юм байхгүй штэ гэд хараад зарим нэг асуудлыг амар хэлбэр аргаар шийдэх гээд байдаг. Тэгтэл үнэндээ тэр нь бол сайн зүйл биш ээ. Харин бид нар тэр асуудал бэрхшээлийн дунд итгэл үнэмшил дээр бат зогсоод дэвцснээрээ бид нар бурхнаас сайшаалыг нь хүлээн авах болно. Тэгснээрээ бурхны өгөх онцгой ишлэл ойлголтыг та өөрийн амьдрал дээр хүлээн авах боломжтой болох юм аа. Хоёрт нь юу гэж хэллээ? Бурхны үг зааврыг бүрэн дагдаг гэдэгтээ анхаараа гэж хэлсэн. Тэгэхээр яг л итгэж бидний амьдралд байдаг зүйл нь яг бурхны үгийн бидний хүсэл эрмэлзэл сэтгэл хөдлөлтөд нийцсэн зүйлийн дагуу бид нар альбааг үйлдэхэд амархан байж болно. Гэхдээ таны хүсэл эрмэлзэл сэтгэл таны хүсэж байгаа зүйлээс эсрэг зүйлийг магадгүй бурхны үг таныг ятгаж хийхийг уриалаад байгаа бол бид нар тэр зүйлийг л хийх хэрэгтэй. Тэгснээрээ бурхнаас өгөх өрөөлийг нь цаг нь болохоор энэ дээр юу хэлсэн бэ гэхээр сайныг үйлдэхдээ цуцгүй бай. Цаг нь болохоор хурааж авах болно гэж хэлээд байгаа. Гэхдээ энэ дээр бид нар би түрүү хэлсэнтэй та нарын анхаарах ёстой зүйл нь бид нар болзол нөхцөл тавихгүйгээр бурхан би дэвчийа. Гэхдээ та ингээд намайг пушуухан шиг ивэж өгөөч гэдэг тийм нэг сэтлэр хандлагаар өөрснийгөө хөтлүүлбэл бид нэр эргээл нөгөө санаа зовнох зүйлээрээ бид нэр өдөртүүлнэ. Санаа зовнил бидний амьдрал байсаар байх болно. Харин бидний хандлага ямар байх ёстой вэ гэхээр ямар ч нөхцөл байдлын донд би бурхнаараа баярлан байсан. Бурхнаараа баярлан баясах болно гэдэг тийм хандлага бидний амьдралд байх ёстой. Тийм хандлагаар өдөртүүлж байгаа үед бид нар сэтгэл санааны хувьд үнэхээр гайхалтай эрх чөлөөг өөрсдийнхөө амьдрал дээр мэдрэх юм аа. Тэгснээр үнэхээр бид нэр эрх чөлөөтэй сүнснийхээ хувьд сэтгэл санааныхаа хувьд үнэхээр тэр эрх чөлөөг бид нар мэдэж амьдран Паул хэлэхдээ би элбэг байхыг чинь бидэн дарчигхан байхыг чинь бидэн. Гэхдээ би ямар ч нөхцөл байдал сэтгэл хангалуун байхыг сурсан юм аа гэдэг шиг бидний хандлага юм байвал үнэхээр бид нэр ямар ч тохиолдолд сэтгэл хангалуун байх болно. Тийм учраас бид нар үгийг сонсоод хамтдаа хэрэгжүүлдэг бай. Тэгээд ямар ч нөхцөл асуудал бэрхшээлийн дунд мэдээж эрэг сайн зүйлийг олж харах хэцүүч бид нар өөрснийхөө зүрх сэтгэлийг шалгаад яг бурхан та яг юуг ойлгуулж юуг мэдүүлчих гээд байгаа юм бэ гэдэг тэр зүйл дээр анхаарлаа тавиад бид нар бурхан талархах хэрэгтэй гэдгийг би дахин сануулмаар сүйлд нь ямар ч нөхцөл байдлын дунд талархах зүйл байгаа шүү гэж хэлмээр. Тэгээд нэг сүүлд нэг амьдралын үндсэн зарчим дээр байдаг нэг жишээг яг би ярэ гэж төлөвлөөгүй. Гэхдээ яг магадгүй ярих хэрэгтэй байж магадгүй. Тэгээд тэр зүйлийг хуваалцаад тэгээд дуусъя. Тэгээд амьдралын үндсэн зарчим дээр ямар нэг жишээ хэлдэг вэ гэхээр нөгөө нэг бурханд гомдож явдаг нэгэн эмэгтэй байсан. Маш олон жилийн турш гомдож яваад тэгээд тэр амьдралын үндсэн зарчмын хичээлийг заадаг биел готор дээр очиад тийм ээ. Та нэг ингээ харахад л тийм нөгөө эмэгтэй маш их тийм сэтгэл гонсгор тийм мэдрэмжтэй. Тэгээд тэр зүйлээсээ салж чаддаггүй байгаад байсан. Тэгээд харин биел готорт тэр үнтэй уулзаад таныг яг энэ зүйлээсээ салж чадахгүй байгаа шалтгааныг би ойлголоо. Ягаад гэхээр нөгөө нэг хүүхэд нь 5 настайдаа магадгүй 5 настай ч үл хэдэн настай байж нөгөө нэг нас орсон. Гэхдээ яг тэр зүйлээсээ болоод бурхан гомдоод яваад ирсэн. Гэхдээ гомдолгүй үлдэх нэг шалтгаан нь юу байсан бэ гэхээр хүүхдтэйгээ 5 жил хамт байсныхаа төлөө талархах юм бол тэр гомдлого үлдэх шалтгаан байгаа гэсэн. Тэгэхээр бидний хувьд итгэж бидний хувьд ямар нөхцөл байдал тавиад байх хэвээр тавиад байдаг вэ гэхээр
бид нар би амьдралдаа заавал хүлээж авах хэрэгтэй. Би хохирох ёсгүй. Би тэ миний амьдралд ийм хүн хэцүү бэрхшээл тохиолдоод байна. Би энэ зүйлийг хүртэх ёсгүй гэдэг тийм сэтэл хандлага биднийг өдөрдөх үедээ бид нар бурханд гомдолдог, бурхнаас заахаа барьдаг, бусдад гомддог, бидний эргэн тойрны хүмүүстэй харилцаа ерөөл биш байдаг. Тэгэхээр ямар тохиолдолд талархах зүйл байгаа гэдгийг дахин сануулад бүгд хамтдаа хэлбэрье. Тэгээд энэ цагт би яг таныг бурхан руу анхаарлаа хандуулад юу гэж залбираасаа гэж хүсэж байна гэхээр та магадгүй нөгөө ажил амьдрал гээд бурхан талархахгүй магадгүй удаан явсан байж болно тийм. Зарим хүмүүс яг талархдаг байж болно. Гэхдээ яг энэ цаг мөчид таныг бурхан үнэхээр зүрх сэтгэлээсээ талархлыг өргөөсэй гэж хүсэж байна. Бурхан минь та намайг байгаагаар хайрлаж байгаа. Намайг яг энэ бага чигээр минь хайрлаж байгаантай тань талархах юм. Миний амьдралд энэ тохиолдож байгаа асуудал бэрхшээл нь ирээдүйн сайн сайхны төлөө миний сэтэл хандлага өөрчлөгдөж таныг таньж мэдхийн төлөө гэдэг тэр зүйлийг олж харж бурхандаа хамтаа талархан залбирая. Бидний хайртай аав минь бид нар энэ цагт таныхаа өмнөрөө таны хайр нэгүслийг санд урсаж байна. Эзэн минь бид нар үнэхээр талархдаггүй бол эзэн та уучлаарай. Танд болон бусдад бие биендээ талархал илэрхийлдэггүй бол эзэн минь та биднийг уучлаарай. Харин бид нарыг бусдад талархдаг, танд талархдаг, таны өгсөн эвэл нүгслийн төлөө талархдаг байхад та бидэнд туслаач. Та бидний сэтэл хандлагыг та ариусгаж танд талархах зүрх сэтгэлээр та яг одоо дүүргэж өгөөч гэж гон залбирч. Та бидний харах өнцөг сэтгэлгээг өөрчилж яг одоо таныг магтаж талархах хандлагыг та бидэнд өгөөч гэж гуйж. Эзэн ямар ч тохиолдолд хашаанда хон ямаа мас өргөгүй байсан ч гэсэн тарайн талбай үр жимсгүй байсан ч гэсэн ургацгүй байсан ч гэсэн эзэн бид нар танаараа баярлан байсах болно гэж тунхаг хэлж байна. Та сайн учраас, та хайр нэгүслийн эзэн учраас бид нар танаараа баярлан багтах болно. Яагаад гэвэл та биднийг хизээч орхиогүй. Баярлалаа Иесус. Та бид нарыг үнэхээр өсгөж, бидний зан занарыг төлөвшүүлж, өнгөлж, бид нарыг хурцлж, бид нарыг босгон байгуулж, биднийг хүчирхжүүлж байдгийн төлөө танд талархъя. Таны хайрын төлөө танд талархъя. Таны хайр инэрлийг ойлгож байгаагийн төлөө биднийг уучлаарай. Тэгээд таны хайрын төлөө баярлалаа Иесус. Баярлалаа Иесус гэж хэлмээр байна. Баярлалаа Иесус. Таны зориулсан тэр үн цэнтэй амийн төлөө өөрийнхөө хүүхэд болгон сонгож авсны төлөө танд талархаж байна. Баярлалаа Иесус. Есүсийн нэрээр талархал нь Есүс Христийн нэрээр байх болтугай. Аамен.